Сайн байцгаана спортлог залуусаа жив бэлгэн мэдчилж байна. Энэ удаагийн видеогоор та бүхэндээ би булчингаа яаж зөвөр өсгөх вэ? Булчиндаа яаж зөв аргаар зөв ачааллыг нөгөх вэ гэдэг талаар ярих гэж бодлоо. Сүүлийн үед надад фитнесээр хичээлээд ихэлсэн анхан шатныхнаас өсвүүлээд ерөнхийдөө 5-6 сар хичээсэн хүмүүсээс булчин өсөхгүй байна. Анхан үед овоо явж исэн чинь одоо ингээ хүч нэмэгдэхээ болчлоо, булчин нэмэгдэхээ болчлоо. Ерөнхийдөө энэ хөгжлөн зогсчих гээд ашиг байна. Юундаа болоод байна? Бэлтгэлдээ юу хийвэл зүгээр вэ? Бэлтгэлдээ ямар юм дээр анхаарах хэрэгтэй вэ гэсэн асуултууд их ирсэн болохоор ийм видео хий гэж бодлоо. Ерөнхийдөө бэлтгэлдээ ороод гантила бариад дасал хийж байгаа гэдэг чинь одоо физикийн ажил хийж байгаа гэсэн үг. Тийм болохоор физикийн ажил буюу тэр нь одоо таны булчиндаа өгч байгаа ачаал гэсэн үг. Тэрнийхээ тооцоо гаргаж ирээд тооцоолоод зөв ачаалын зөв үед нөхөх юм бол булчин өснө. Тийм болохоор энэ талаар ярих гэж бодлоо. Одоо жишээлбэл өнөөдрийн жишээ бол одоо би амархнаар нь хоёр толгойд дээр зүгээр ярьчих. Гэхдээ энэ бол бүх булчин дээр адилхан хамаатай гэсэн үг. Одоо жишээ нь би ямар нэгэн тодорхой хэмжээний гантилыг бариад одоо жингийн бариад тодорхой хэмжээний тоогоор ороод тодорхой хэмжээний давталтайгаар хийхэд нийтдээ үр дүн нь одоо физикийн ажил гэсэн үг. Одоо хамгийн амархан жишээ нь гэх юм бол би одоо 10 кг-ийн гантил бариад 3 удаа 10 давталтайгаар орё л доо. Жишээ нь одоо энэ юу гэсэн үг юм бэ гэхээр 3 оролт одоо бол ерөнхийдөө дунджаар гэрийн үзэгдэл байх. Давталт нь бол яг таны зорилгоос шалтгаална гэсэн үг. Давталт нь жишээлбэл 6-аас доош юм уу 6 хавцаа байх юм бол булчингийн хөгжилтөндөө биш булчингийнхаа хүчиндээ одоо та хүч авахын тулд одоо давталтаа бага барих хэрэгтэй гэсэн үг. Хэрвээ булчингаа өсгөх, булчингаа ургуулах сонирхолтой байгаа бол таны давталт ерөнхийдөө 8-аас 12-ийн хооронд хэлбэлцэх ёстой. Тэгээд тэрнээсээ та давталтаа өөрөө сонгоод хийж үзэх хэрэгтэй гэсэн үг. 12-оос дээшээгээ явах юм бол төвчээр гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүч, булчингийн өсөлт, төвчээр гэсэн 3 ангиллалд орж байгаа. Өнөөдөр одоо яг хүмүүс ихэнхдээ хоёр толгойд өсөхгүй байна гэсэн асуултууд их ирсэн болохоор хоёр толгой дээр төвлөрөөд давталтынхаа хэмжээг булчин өсгөнө гэдэг тал дээр одоо жишээг авъя. За одоо би ингээ 10 кг-ийн гантил бариад 3 удаа 10 давталтайгаар тус ороход би нийтдээ энийг 3-ыг үржихээр 300 кг ачаа одоо 300 кг ачаа хоёр толгойтойроо ингээд ажилуулсан. Өөрөөр хэлбэл ачаал авсан. Физикийн ажил нь 300 кг гэсэн үг. За тэгэхээр хамгийн их хүмүүсийн хийдэг алдаа нь болохоор өнөөдөр ингээд 10 кг-аар орчоод тэгээд булчингаа амраачаад дараагийн удаа орохдоо 12.5 одоо дараагийн гантил одоо фитнесийн бэлтгэл хийдэг жимүүдийн гантилууд нь 10-аас дараагийнх нь 12.5 ихэнхтэй байдаг. Тэгэхээр одоо бүгдээ 12.5 кг-ыг 3-аар үржээд тэгээд 10-аар үржихээр хэдэн килограмм гарч ирнэ гэхээр би ингээд сая ингээд тооцсон. Энэ нь болохоор 375 кг гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ хоёрын хоорондох хэмжээ нь бол 25% хэмжээ гэсэн үг. Юу гэж юм гэсэн үг вэ? Та одоо өнөөдөр булчиндаа 300 кг-ийн ачаал өгөөд тэр нь яг ингээд таарсан байхад нөгөөдөр юм уу дараа орохдоо та 375 кг 25% өсөлт одоо булчингаас шаардаад байна. Булчингийнхаа хүчээс шаардж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол хэтрүүлсэн маш их. Тэгэхээр одоо 10-аас 12.5 руу ингээд дараагийн шат руу ороход маш хүнд байдаг. Тийм болохоор ерөнхийдөө энэ ачааллаа зөв тооцож сурах хэрэгтэй гэсэн үг. Миний хувьд бол одоо яг яадаг вэ гэхээр жишээлбэл одоо 10 кг-ийн хооронд 10.5 кг-ыг бариад 3 удаа 10 давталтайгаар орох юм бол энэ нь 315 кг. Өөрөөр хэлбэл одоо 10.5 кг гэдэг чинь одоо 10 кг-аар орсон хүнд чинь 500 г нэмээд барихад бол нэг тийм тоохгүй одоо 500 г юу гэж болох вэ гэхээр одоо штангны дискийг хийдэг юм төмөр хавчуурах ч юм уу эсвэл жижигхэн диск болоод давхарлаад барьдаг ч юм уу ямар нэгэн аргаар одоо маш хөнгөнөөр жингээ дээшлүүлэх юм бол ард нь гарч байгаа ачааллын тоон болохоор 315 кг. Тэгэхээр энэ 300-аас 315 кг хоёрын хоорондох өсөлтийн хэмжээ бол 5%. Энэ бол яг ерөнхийдөө хүний булчин ингээд өсөхөд бол бас
болохоор зүйл гэсэн үг. Одоо 25%-ийг шаардахаас чинь хүн чинь тэрнийг дийлэхгүй тэгээд тэрнээсээ болоод шантрах юм уу ямар нэг юм болно. Тийм болохоор аль болох багаар зөөлөн дээшлүүлэх хэрэгтэй гэсэн. Бас нэг одоо өөр нэг юм дашрамт хэлэхэд анхан шатныхны хийдэг алдаа нь болохоор 10 кг-ийн жингээр 3 удаа 10 давталтайгаар ороод 300 кг-ийн ачаал ингээ хоёр толгойтой өгсөн. Тэгээд дараа нь орохдоо 12.5 кг-аар 3 удаа ороод тэгээд 10 давталтайгаар орох гэж хичээдэг. Гэтэл энэ чинь одоо маш их өсөл өөрөөсөө шаарддаг одоо тэгээ ихэнхдээ дийлэхгүй одоо тэгээ бохирийнэ. Тэгээ бохир хийгээд ерөнхийдөө булчин дээр цэвэр очиж байгаа давталтын тоон 6 гэж бодъё л доо. Тэгэх юм бол одоо та 12.5-ыг 3-аар үржиж 6-гаар үржихээр нийтдээ 225 кг ачаал биедээ өгсөн байна гэсэн үг. Тэгэхээр энэ 225 чинь 300-аас өшөө бага. Өөрөөр хэлбэл өнөөдөр би 10 кг-аар орчоод маргааш нь юм уу нөгөөдөр нь амар тийм эмоцтой өнгөрөөд өнөөдөр дараагийнх нь 12.5-аар орё гэд тэгээд 10 давталтай хийж чадахгүй 6 давталтай орох юм бол та бүр булчиндаа өшөө бүр бага ачаал өгч байгаа гэсэн үг. Тийм болохоор энэ гурван одоо товчлуураар одоо жин оролт давтал гэдэг энэ гурван товчлуураар та яг физикийн ажил буюу өөрийнхөө булчингийнхаа ачааллынхаа хэмжээг тооцоолж явах хэрэгтэй гэсэн үг. Аль болох одоо багаар жингээ нэмээд эсвэл одоо заавал 10 биш юмаа гэхэд энэ дээрээ одоо 11 кг-ыг барьлаа гэхэд 10 биш гэхэд ядаж нэг 8-аар ч юм уу цэвэр ороход 8-аас 12-ийн хооронд бол булчингийн яг өсдөг давталтын үе болохоор тэрнийгээ бариад орох юм бол таны булчин өснө. Та тэгээ тийм таны булчин өсөхгүй зогсчлоо гэсэн тийм сэтгэл танд төрөхгүй та амжилттай яваад байх болохоор таны булчин өснө. Тэгээ таны хүч нэмэгдэн энэ тал дээр анхаарал яг ачаалал зөв тооцох сурах хэрэгтэй гэсэн үг.